За дэлгэцэн дээрхийн цагийг тохируулж болно. Цагийг тохируулахын тулд удирдлагын хажуу талын хамгийн доод талын буюу энэ F гэсэн товчлуурыг удаан дарна. Ойролцоогоо 5 секунд орчим дарах хэрэгтэй. 1 2 3 4 5. За үүний дараа дэлгэцэн дээрхийн цагийн орон анивчна. За цагийн орон анивчдад энэ хамгийн дээдлийн хажуу талын хамгийн дээдлийн товчлуураар цагийг дээш нь гүйлгэнэ. За голын товчлуураар цагийг доош нь гүйлгэнэ. За дахин F товчлуурыг дараад минутын орон руу шилжинэ. За минутыг мөн ялгаа авахгүй түлхүүрийн зурагт хамгийн дээдлийн товчлуураар дээш нь гүйлгэнэ. За энэ голын товчлуураар доош нь гүйлгэнэ. За мөн F товчлуураар сэрүүлгийн тохиргоонд шилжинэ. Сэрүүлгийн цагийн горим анивчиж байна. За мөн ялгаа авахгүй саяны хоёр товчлуураар дээш доош нь гүйлгэж сэрүүлгийн цагийг тохируулна. За мөн минутын орон руу шилжлээ. Дахиад F товчлуурыг дарангууд сэрүүлгийнхаа дууг сонгоно. 5 төрлийн дуутай. Дуугаа солихын тулд мөн ялгаа авахгүй дээш нь дардаг кнопоор шилжүүлнэ гэсэн. За F товчлуурыг дахин дарна. За off гэсэн бичиг гарна. За энэ бол сэрүүлэг унтраалтай гэсэн үг. Сэрүүлгийг идэвхжүүлэхдээ хажуу талын хамгийн дээдлийн товчлуураар on болгоод за F товчлуурыг 5 секунд орчим удаан дарж горимоос гарнаа. За үүний дараа бол сэрүүлгийн дүрс энэ дэлгэцэн дээр гарч ирээд саяны тохируулсан сэрүүлэг болон цагийн тохиргоо хадгалагдана.